NASA үргэлж дэлхийдээ солир мөргөлдөхөөс сэргийлж шөнө болгон ажиглалт хийж яадаг. Тэгээд өнөөдрийг хүртэл илрүүлсэн биетүүд нь бол дандаа ингээ манай нарны аймгийн холбогдлолтой манай нарны аймаг анх үүсэж авах үед одоо ийш тийш цацагдсан солир сүулт одууд илрүүлсэн байдаг. Гэхдээ нэгэн учир бүтүүлэг маш сонин биетийг илрүүлсэн байгаа. Тэгээд энэ нь болохоор манай нарны аймагтай бүр ямар ч хамааралгүй. Тэгээд энийг болохоор interstellar object буюу одоо одод хооронд аялж байгаа объект гэж тодорхойлжээ. Тэгээд за магадгүй энэ тэгээ хар гаргийн хөлөгч юм билүү. За тэгээ энэний тухай хэдүүлээ дэлгэрэнгүй ярилцъя. За энэ объект болохоор Lyra ордны зүгээс илэрсэн байгаа. За 2017 оны 10 сарын 19-ний өдөр Роберт Вериг гэх хүн одоо хаваад байдаг. Одоо орны ажиглалтын Panstar гэдэг төвөөс одоо орны дуран ашиглаж илрүүлжээ. A2017 U1 гэдэг нэрийг өгсөн байгаа. Тэгээд энэ илэрсэн өдрөөс хойш хэмжилт хийгээд үзсэн чинь энэ болохоор сүултод биш байсан байж таарсан. За тэгээд энэ болохоор манай нарны аймгийн биет биш байна гэж үзээд хавайн одоо үндэснийх нь хэлээр Омомо гэдэг юм сонин нэрийг өгсөн. Энэ болохоор аз холоос ирсэн илч гэдэг одоо тийм утгатай үг юм байна. За гариг үүсэх үед салж явсан биетүүд одоо одод хооронд шилжиж явдаг тухай тийм онолыг эрдэмтэд маш их дэвшүүлж ирсэн. Тэгээд хараахан энэ болохоор боддоор яг батлагдаж үр дүнд хүрээгүй. Тэгээд эрдэмтэд болохоор энийг анхны манай нарны аймгаас гаднах биет байна гэдгийг эрдэмтэд энийг нотлогоон дээр үндэслээд энийг мэдснийхаа дараа бүгд тэр даяараа шоконд орсон тийм том үйл явдал болсон байна. За тэгээд Омомог ажиглалт хийх боломжтой 34 хоногийн өдөр байсан. Энэ үеийг үр ашигтай ажиглалт хийхин тулд маш олон эрдэмтэд болон телескопууд дэлхийд даяар 24/7 цаг ажиллаж энэ таамгуудыг дэвшүүлж ирсэн. За тэгээд одод хооронд аялж байгаа объект болох одоо энэ Омомогийн тухай одоо маш олон судалгаа баримтуудыг эрдэмтэд цуглуулсан байгаа. Тэгээд анх үүнийг сүулт од гэж таамаглаж ирсэн. За сүулт од болохоор гадуураа юм өстэй. Тэгээд наранд ойртох үедээ ингээ шатаад үүл болж хувраад ингээ явсан зам даван үлддэг. Одоо яг онгоц нисээд үлдэхэд ард нь ингээд үл ингээд сунгалж үлддэг шиг яг тийм үйл явдал болдог сүулт одод. Тэгсэн чинь манай нөгөө Омомод болохоор тийм сүүл байгаагүй. Сүүлт одны болохоор гадаргуугийнх нь мөс нь хайлаад тэгээд хий болж сансарт цацагддаг. Тэгээд тэр цацагдах үедээ болохоор цацаж байгаагийнхаа эсрэг зүг рүү одоо тийм түлхэх хүч өгч идэг. За яг энэ нь болохоор пуужин сансарт яаж ажилдаг зарчим үйлчилдэг гэсэн үг. Омомо нь болохоор тэгээд сүүлгүй хэрнээ сүулт од шиг хүч гаргаж чадчихсан хамгийн сонирхолтой. Тэгээд энэ нь болохоор нарны татах хүчнээс энэ бол зогтчихсэн гэсэн үг. За тэгээд бас сүулт од дээр нарны гэрэл ойж нэгэн жигд гэрэлтдэг бол Омомогийн гэрэлт нь болохоор хид хідэн янз болж хувирж өөрчлөгдөд байсан. Энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэвэл Омомогийн хэлбэр нь геометрийн хувьд бол маш сонин хэлбэртэй болж таарсан. Тэгээд нэг бол юм хавтгай юм уу эсвэл юм урт гонцоо хэлбэртэй тийм магадгүй хайр гаргийн хөлөх шиг ч юм уу тийм. Тэгээд эргэлт нь амар сонирхолтой юм 3 тэнхлэгийн дагуу зогсолтгүй хөдөлж эргэж исэн. Тэгээд ер нь бол ямар ч контролгүй эргэж исэн гэж бол ойлгож олно. Тэгээд 7.3 цаг тутамд гэрэл нь өөрчлөгдөж исэн. За харин гадаргуу нь болохоор яг юунаас бүтсэн бэ гэдгийг илрүүлэхийн тулд Омомо дээр ойж байгаа гэрлийг нь өнгөөр нь судалсан байгаа. Дийлэх үед нь нарнаас ойсон гэрэл нь улаан улбар шар өнгийг одоо гаргаж исэн. Тэгэд эрдэмтэд ийм объект байна гэж таамагласан байгаа. Тэгээд гадаргуу нь төмрөөр бүрхэгдсэн байх магадaltaй гэж үзсэн. Тэгээд манай Омомо нь болохоор 34 хоногт хагас дутуу судлагдаад тэгээд бутсан байна. За тэгэхээр Омомо гэж яг юу вэ? За энэ бол нэг төрлийн одоо өөр нэг нарны системийн бий болох үеийн хаягдсан археологийн үлдэгдэл. Нэг бол од дэлбэрэх үеэр үүссэн гэж ярьж байгаа. Энэ супернова
дэлбэрэлтийн үеэс үлдсэн үлдэгдэл. Тэгээд хамгийн сонирхолтой нь болохоор эрдэмтэд харийнхны оролцоотой бүтсэн зүйл биш гэдгийг нотолж чадаагүй байгаа. Тэгээд энийг болохоор эрдэмтэн одоо орон судлаач Кермич TED-д илтгэлийнхаа үеэр хэлсэн байдаг. Бидний өнөөдрийн одоо хэрэгжилж байгаа технологийн одоо чадлын тусламжтайгаар бид нэг харийнхан биш үгүй юу гэдгийг одоо яаж нотлох вэ гэвэл одоо яг энэний хүрээнд бол нотлохоо авахын тулд дэлхийд дээрээс радио дохио илгээсэн байгаа. Тэгэхээр радио дохио илгээхэд бол чив чимээгүй байсан. Амамо. Тэгээд биднэрт буцааж ямар нэгэн дохио өгөөгүй. Бид нэр тэдэнтэй харилцахад одоо бидний хөгжил одоо маш доогуур байж магадгүй. Тийм учраас биднэрт ямар нэгэн хариу өгөөгүй байж магадгүй. Тэгээд харийнхан зүгээр л бид нарыг ажиглаад, тандаад, судалжаад яваад өгсөн чинь билүү. Тэд нар биднээс илүү дэвшилтэд технологи хэрэгжилж байгаа хэрнээ ердөө нэг радио дохионд хариулахгүй байна гэдэг чинь ямар нэгэн шалтгаантай юу? Эсвэл өөрсдөө явж байгаа гэдгийг мэдгэдгийг хүсээгүй ч юм уу те. Эсвэл зүгээр л энэ ямар нэгэн манай нарны аймгаас гаднах өөр оддын системээс ирсэн ямар нэгэн сонин хэлбэртэй тийм объект ч байсан байж магадгүй. Тэгээд та энэ талаар бас юу гэж бодож байна? Таны таамаг юу вэ? Та комент хэсэгт бичээрэй. Тэгээд манай хуудсыг маань subscribe хийгээрэй. Тэгээд өшөө олон гой сонирхолтой бичлэгүүдээр цааш тэмдэглэж уулзах болно.